За сайн байцгаана уу? Now Rookie гэдэг миний амьдралдаа сонсч ирсэн 10 гайхалтай дуугаа би та бүхэндээ сонсуулах гэж байна. За тэгээ миний амьдралдаа сонсч ирсэн 10 дуугаар айлцгаая. За миний эхний дуу бол Opposite Barney Bog гэдэг дуу байна. Opposite Barney Bog. За Opposite-ийг болохоор 10 жилдээ их сонсч ирсэн. Тэгээ дээрэс нь үг шүлэг надад айгүй хүнд буюу ингэж орж ойрхон тусч исэн. Тухайн үед намайг сонсож байхад тэр үеийн шинэ үеийн амтлаг байсан. Одоо Opposite-д бол туртай. Старгүй чиний бүх сүрчи дут Барны бог үгүй бол шалгацгүй баулцах тал дээр 50 ноцтуу Барны бог эжлдэ гарч шүндут Старгүй чиний бүх сүрчи дут Барны бог үгүй бол шалгацгүй баулцах. За миний хоёр дахь дуу болохоор шилэн хүмүүсийн Johnson's Baby гэдэг дуу байгаа. Энэ амтлагт болохоор Багнуурын Montana гэдэг ах байсан. Тэгээ энэ дунд ялангуяа би их дуртай байгаа. Johnson's Baby. Тэр Johnson's Baby-г үдшилхтэй. Миний додын жижиг baby. Johnson's Baby. За миний дараагийн дуу болохоор татар амтлаг байгаа. Татар амтлагийн Чандаа өгсөн хайр гэдэг. Чандаа өгсөн хайр ялангуяа надад их таалагддаг татарын дуунуудаас. Ер нь татарын бүх зам надад таалагддаг. Тэгэд яг одоо татарын Чандаа өгсөн хайр. Татар амтлаг бол уусаа миний хувьд бол best. Яа тэгэхээр эхлээд яг би Opposite-ийг сонсч ирсэн. Гэхдээ татарыг дараа нь сүүлд нь сонсоод юу вэ чи ямар амар юм бэ те. Би бол хипхоп урлаг тайртай. Тэгээд Монголын хипхоп урлагаас татар тайртай. Эргэнэ завсан охин дэндүүкэр дасч. За миний дараагийн дуу болохоор яаж бас pop урлагийг өргөх вэ? Тухайн одоо тань мэдээ одоо би бол нэг химээрмэрг байна. Галагийн хөвгүүн байгаа. Яа тэгэхээр би нэг багахтай хүүхдтэй хичнэрийн гэрт их хаягддаг байсан. Тэгээд нэг гала амтлагийг сонсдог. Тэгээд дээрээс нь татарыг бас юм сонсдог хипхоп. Ерөнтэй үеэлгчнэрийн гэртлэр нь хипхопыг сонсч ирсэн дөө. Гэхдээ гала хөвгүүн бол надад анх тоглолтын үзчихэд надад нэг тэр хоёрын нэг нь таалагдаад тэгээд сайн болох шахсан байгаа. Тэгээ одоо бол мундаг ээж нар болоо л үү те. Энэ парк те тэр үеийн техномихноо те. Надад бол бас тийм санагдтыг. Дулаахан хөө. За Drugs you should try гэдэг байгаа. За энийг тайлбарлаад яах вэ? Гэхдээ Travis Scott бол үнэхээр туртай. Миний яг одоо миний шүтэж хайрлаж байгаа артистын нэгдүгээр Travis Scott байгаа. Яа тэгэхээр цааш маш том хувь нэмэр оруулсан байгаа шинэ урлагийн бизнесийн хипхопын бизнес дэлхийн зах зээлд тэгээд саунд надад таалагддаг. За бүгд энэ дуу сонсцгоё. Бас миний дараагийн дуу бол Travis Scott Pick Up The Phone гэдэг байгаа. За энэ дээр featuring Young Thug Quavo хоёртой хамтарсан. Дууны утга бол ерөнхийдөө уцаа очи хонгор минь би танаа гэрийг мэднэ. Би танаа гэрийн гадаа байна. Би жоохон сохтун байна. Тэ? Настай ярилцчих болох гэсэн утгатай дуу. Тэгээ энэ дуун дээр болохоор би Quavo-г өөрийнхөө яг вершнийг илүү гаргаж өгч тэр дууга хөргсөн байх гэж боддог. Тэгээ энэ дунд би бас хайртай. Chris Brown-ыг бас дурдах болохгүй хаа. Миний нуурлагт орох шалтгааны бас стилийг хөө Chris Brown эзэлдэг байгаа. Зогс яг ч урлаг биш. Гэхдээ ерөнхийдөө Chris Brown бол үнэхээр best of best. Цаадах чинь бүх төрлийн авьяастай бүжгэлдэг, дуулдаг, үгэлдэг. Тэгээ магадгүй сэдэн кинон дээр өөрийгөө бас дүрийг гаргаж өгсөн байгаа. За Chris Brown Fine China. Ерөнхийдөө Chris Brown-ыг үзээд анх бүжиглэх хүсэл төрж исэн. Baby, just do it for you.
бол Elton John Sacrifice. За энэ дугаар хүмүүс бараг дийлхэн мэдэндээ. Яа тэгэхээр Elton John-ыг чинь би 10 жилдээ нэг охинтой ирчээд тэр нь бол хаягдсан юм уу? Тэгээд хаягчаад хамгийн ихэн сонсон дуу нь энэс л та. Тэгээд энэ дуу надад амар таалагддаг. Гэтэ яг одоо тэр охин над руу юм бичдэг л дээ. Би тэр нэг тоодгүй. Яа тэгэхээр тухайн үед хаягдсан юм чи би юу гэж таахтай одоо. It's a human sign when things go wrong. За тэгэлгүй ахтай энэ бол Michael Jackson. Beat It. Michael Jackson миний хамгийн их үзчихсэн ерөнхий юу гэдэм юм аа. Нөө CD-ийн дотор ингээ клиптэйгээ дуунууд байдаг гэсэн дээр үед зардаг байсан шүү дээ. 5000 3000-аар. Тэр үед би анх хоол сонсч ирсэн хамгийн ихний клип бол Michael Jackson-ы Beat It байсан. Тэр үед пүү ямар амар харах вэ гэж бодод. Тэгэд ер нь хамгийн анхны шүтэж ирсэн бол Michael Jackson баа. They told him, don't you ever come around here. Don't wanna see your face, you better disappear. The fire's in their eyes and their words are really clear. So beat it, just beat it. За тэг хамгийн сүүлийнхаа дуу намуухан дуугаар дуусгая да. Michael Jackson You Are Not Alone гэдэг дуу. Тэгээ энэ дуу болохоор ерөнхийдөө ажлын дараа их хүнд ажлын дараа ч эсвэл амрахынхаа өмнө хөвчлэн сонсдог. Тэгээ дийлэг хүмүүс бас мэддэг байж магадгүй. Энэ хүн өнгөрөхөөс өмнө бид нарыг ингээд тайвшруулаа те. Ингээд бүх юмаа хийчээд дурсагдах юмаа хийчээд ингээд амар таймс тэнгэрийн оронлоо одсон байж магадгүй. Тэгээ энэ үндэ хайртай. Энэ хүн бол best. Another day is gone. I'm still. Энэ оролцоо зүгээр амар юу. How could this be? You're not here with me. За тэгээд энэ хүртэл хамт байсан үзэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Нам Rookie гэдэг дараах үе Youngster Багнуур Сири 2020